Сангаацхан уу? Налагчуудтай хайр түгэе. Мэдчлийн хүргэлтийн хамт олон маань нэгэн маш гоё дурсамжийг бүтээлцэхээр ээлжид шинэхэн дугаараа та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. Бүсгүй хүн хүслийн гүйцэх гэж хүү төрүүлдэг энэхэн замбуу твийн орчлонд ахтай минь ханилж амьдралын үргэлжлэл бас гурван сайхан хүү төрүүлж өгсөнд талархлаа хэмээн бэр маржаанда хадмуудынхан зүгээс хаяглан илгээж Монголын гэр бүлийг алдаршуулах нийгэмлэгийн дархан бэр цол тэмдгээр Ингрийг нь мэлах торгон мөчийг хамтдаа хуваалцсан. Оюн Шилгийн хүргэлт маань үргэлжилж байна. Ээлжид нэгэн шинэхэн дугаараа үргэлжлүүлэхээр энэ гоё цэцгийн баглаатай маржаа нэгчигээ зорин хүрэлцэн ирлээ. Амралтын өдөр гэгэн тунгалаг өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгээд маржааны хичээ 3 сар 1-ндээ гарсан байна. Гадуур Мартин уур амьсгал хараахан орж амжаагүй байхад л хамгийн ихний эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ ингээд танаар маань эхлүүлж байгаа учиртай. Тэгээд юун төрөнд бас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн онцгой нэгэн дугаарыг бэлтгэхээр таныг зорин хүрэлцэн ирээд байна. Мартин амны мэнд хүргье. Баярлалаа. За тэгээд гэр бүлээрээ амраад эмээгийн ажил хийгээд очихноо тэврээ том завгүй сууж явах. Учиргүй гинт бичлэг болоод цэцэг болохоор их гайхаж байгаа болов гэж бодож байна. Ирсэн хэрэг явдал маань танд маш гоё гинтийн бэлэг барихыг хүссэн нэгэн эрхмүүдийн хүсэлтээр өргөө гэрээ тань хоомор цаатан морилсон учиртай. Ер нь тань сэжүүр өгсөн хүн байна уу? Хин тань цэцэг явуулах бол Мэдгүй. Ер нь сэтгэлсэн юм алга. За тэгвэл хоёлаа энэ бэлэгний учрыг тодорхой болгохын тулд бас олон эргэлзээтэй асуултанд хариулт авахын тулд эхлээд сэтгэлийн сайхан үхсийг хамтдаа сонсох хэрэгтэй болж байна. Энэ бэлэг нэг хүмүүсээс биш, нэлээд олон хүмүүсийн хайр ивэлийг хүртэж тань дээр ирсэн учиртай. Тэгээд бас бэлэг гэхээс илүү бас нэгэн сайхан түүхэн үйл явдлыг одоо яг үргэлжлүүлэх гэж байна. За тэгээд эхлээд хоёлаа сайхан сонсъё. Бэр гэдэг бурхнаас илгээсэн илч байдаг юм байна лээ. Буурал энэ орчлонгийн ухчаанд бидэнтэй заяа түүргөөр учран золгосон охин минь чамдаа баярлалаа. Төрсөн биш төөрөлцөн их хувь заяагаар бид учран золгожээ. Ахтай минь ханилж амьдралын жаргал зовлон бүхнийг хамтдаа хуваалцжээ. Аз жаргалтай, баяр гунигтай бидний мөч бүхэнд үргэлж хамтдаа байдаг. Аавын гал голомдод аз жаргалын цэцгийг ургуулan суугаа. Эрхэм бэрээрээ бид чинь энэ цаг мөчид бахархан суунаа. Гинэн томоогүй насандаа тэр минь гэргий заяандаа хөтлөгдсөн юм байна лээ. Гэрээн орхиод гэгээлэг амьдралыг мөрөөдөөд бидэндээ ирсэн юм байна лээ. Годгор бие хуваан байж голомт залгах хөвүүдийг төрүүлсэн юм байлээ. Удмыг минь тэгшитгэж ухаан заяатай гурван сайхан хүү төрүүлж өсгсөн юм байна лээ. Бид бүхний хайр ивэлэр заяа төргөөр хойморт минь заларсан эрхэм хайртай бэрдэ баярлалаа гэсэн энэ гоё мэндчилгээ хадмуудын зүгээс танд илгээсэн байна. Тэгээд хамгийн түрүүлж эхлээд гоё цэцгийн гардуулын маржаа нэгчээ. Цэцгийн гардаж аваад араас нь мөн ч олон сүрприз гинтийн бэлгүү та бид хоёрыг хүлээж байгаа. Энэ сайхан цэцгийн баглааг эхлээд танд өргөн барьж байгааг мань хүлээн авна уу. Кызаттаган келин боп ак босагаа Та минь энэ айлын бэр болон эрхтэй удам заяаг нь тэгшитгэж аавын гал голомтыг сахих ухаан заяатай 3 хүү дараалан төрүүлсэн. Харин манай Монгол улсад 3 хүү дараалан төрүүлвээс тэр бүсгүй хүнийг дархан бэр хэмээн алдаршуулан магтдаг учиртай. Одоо харин энэ сайхан баяр наадмын уур амьсгал орсон өргөө цагаан гэрээдэн хойморт бид яг одоо энгэрттэй ээж хүний, эмэгтэй хүний хамгийн том алдар болох дархан бэр гэдэг шагналыг энгэрттэй гялалзуулахаар хадмууд нь энэ цаг мөчид гинтийн бэлгийг барьсан байна. Тэгээд энэ шагналыг бас зам ёсныхон тулгуур ёсоор хадмууд нь албан ёсоор гардуулан өгдөг учиртай. Тэгээд одоогоос 20-од жилийн өмнө хайртай гинэн хонгор охиноо брээн болгож алган дээр нь тосож авч ийсэн хадам ижигтэй таны өмнө би хүндэтгэн урмаар байна. Дархан бэр гэсэн сайхан шагналыг тань албан ёсоор гардуулах гэж байна. Баяр хүргье. Эрхэм хүндэт
И Маржан таныг Монголын гэр бүлийг алдаршуулах төвийн удирдах зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 157 дугаар шийдвэрийн дагуу Монголын мянган ээжүүдээс онцгойлон шалгарч удам судрынхаа нэр хүндийг өндрөөс өндөрт өргөснийг тань өндрөөрүүлж Монголын гэр бүлийг алдаршуулах төвийн нэрт шагнал болох Дархан бэр хүндэт тэмдгээр шагнан урамшуул Монголын үндэсний гэр бүлийг алдаршуулах нийгэмлэг 2025 оны 3 дугаар сарын 5 гэсэн байна. Ай шіркін қазақтың келемдері ай көл дария секілді белдері ай абысын тату болса ас көпте Арқамен өркімділің құтты болсын, дендерің сау болсын, мына ұрпақтарыңның қызығына бөлене бер, береке берсін, асыңа бақ келіп қонсын, басыңа балын татып өмірдің жыбаң атаңның жетесін алды. Маржан тәте қандай керемет атаңыз аққатасын беріп, ал анасы керемет мәртебеңізді көтеріп, осындай келіндік қызметіңізді ақтау жатқанда, ал енді дәл қазір әулетке деген құрмет, ықыласыңызда бар шығар. Мама мен папама көп рахмет, Алла разы болсын. Тултындырған не айтты, білмей қалдым. Сіздерге көптен көп рахмет. Денсаулық, зор байлық тілеймін. Қашанда қасымызда аман есен жүре беріңіздер. Дархан бэр хатам аавын дайтай л байдаг гэсэн. Дархлагдсан дархан бэр байж энэ айлд бэр шиг биш одоо бараг охин шиг л болсон биз дээ. Орчлонгийн сайн сайхан бүхнийг таньдаа хүсье. Тэгээд удахгүй тохиох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Эрхэм дархан бэр танд халуун баяр хүргэж энэ удаагийн дугаараа жаргая. Сайхан баярлалаа. Баярлалаа. көктемнің қызған шағындай гүлдері қызылағындай абысына жын жиналсай мұңайын гүлзар бағында